За сайн байцгаана уу? Тандаа мөн хоёрын зүгээс влогтой минь хамтдаа байдаг та бүхэндээ өглөө өдрөөрөө мэндийг хүргэж байна. Завгүй өдрүүдийн дундах жижигхэн аялал амралтай хүргэдэг влогийн маань 6 дахь дугаар та бүхэндээ хүргэж байна. За мэдээж энэ удаа завгүй өдрүүдийн дундаас жаахан ч гэсэн амраад ажлын шинэ ирж хүч авахын тулд бид хоёр энэ удаад бяцхан аялалтаа гарсан. За хаашаа аялсан бол өнөөдрийн влогтой хамтдаа аялаарай гэж хүсмээр байна. За энэ удаа бид хоёр нь Хараг хотоос нэлээдгүй зайтай Чехийн басны гайхалтай алдартай хотыг зорьсон. За замд гараад хамгийн түрүүнд анзаарчихсан зүйл бол Чехийн гайхалтай байгаль, замын хоёр талаар үргэлжлэх өтгөн ой, мод уул толгой тэгээд цэвэрхэн ногоон орчин гэд мэдээж одоо сэтгэл татдаг. За Чех улс нь Европын ой ихтэй орнуудын нэг, газар нутгийн одоо ойролцоогоор одоо 3/1-ийг ой мод нийцэлдэг. За мэдээж одоо цэвэр агаар тэгээ олон төрлийн амтан, ургамал амьдрах орчин гэдэг бүгд одоо энэ байгаль орчны тэнцвэрийг хадгалчихсан байдаг. Тэгээ бид нар ч одоо гэрийнхээ ойролцоо явж байхад модон дундаас туулаа гараад ирэх жишээний, хэрэм гараад ирэх жишээний, хөөрхөн бонгор зараанаа хүртэл одоо явж идэв штэ. За мэдээж замын турш уул, мод үүлсэх ширтэн явсан. Нилээдгүй замыг туусны эцэст битээр мэдээж үлгэрийн мэд гайхалтай үзэсгэлэнтэй Чехийн бас нэгэн одоо түүхэн хот болох Карловы Вари хоттой зарин ирсэн байгаа шүү. Тэгвэл энэ удаагийн аялал маань мэдээж Карловы Вари хотыг зорьсон байх нэ. За анхны харцаар одоо энэ хот руу оронгууд л өн гүнгийн түүхэн байрлалууд мэдээж нөгөө ногоон өтгөн ой модон намгүй муур амьсгал яг л одоо өөр ертөнцид үлгэрийн одоо гайхалтай ертөнцид ирсэн юм шиг тэр мэдрэмжийг төрүүлсэн. За та бүхэндээ гайхалтай нартай өдрийн мэндийг мөнхөн анд хоёрын зүгээс хүргэж байна. За бид хоёр нь энэ удаагийнхаа влогийг Чехийн басны гайхалтай алдартай хотод ирчихсэн явж байгаа. За хаана ирлээ хараа? Карловы Вари. За тэгэлгүй яхаа бид хоёр нь өнөөдөр Карловы Вари гэдэг одоо Чехийн алдартай бас гайхалтай эртний үеийн хотод ирээд халуун аршаа энэ ч одоо аршааны хот гэж одоо алдартай юм байлаа. Тэгээ халуун аршаанаар нь олцгээд бас хэд хэдэн газраар орох гээд ингээд төлөвлөөд ирлээ. Тэгээд энэ ч төлбөртөө зогсоол машинаа тавиад зогсоол болоход бас өнгөө зогсоол болоход бол хэцүү юм байна. Тэгээд нэлээд олон газар явж үзэж байгаа төлбөртөө зогсоол дээр ирээд машинаа тавьсан чинь харин зогсоолын хүн маань битээр тийм газрын зураг өгөөд хаашаа явах вэ яг асуугаад бас бүхэн зааж өгч байна. За тэгээд битээр нь одоо яг хамгийн алдартай түүхэн газар болох халуун аршаанлан очиж үзэхээ явж байна. Тэгээд тэнцээ очиод сонирхолтой аяллыг бас та бүхэндээ хүргэх болно. Тэгээд өнөөдрийн влогтой маань хамтдаа аялцгаая. Дөрөвдүгээр Петрийн байгуулсан. Тэнцээ дөрөвдүгээр Петрийн байгуулсан хот юм байна. Түүхийг бас ингээд судлаад үзгээр. За тэгээд өнөөдрийн битэрийн влогтой хамтдаа аялцгаая. За энэ ойр орчноос ингээд давхар хичээ явж байгаа. Тэгэхээр ер нь бол ийм гоё хот байна уу? Чао. За ямар ч гэсэн ингээд орчноо ингээд харуулахаар ийм гоё байшин барилгууд нэштний одоо хаад ноёдын газар ирсэн юм шиг. Ингээд тэр урагшаа харахаар модон донд л ингээд ор таршууд нь байгаад байна шүү дээ. Тоо алдаад яваад байсан. Вау гэж явж гисэн дөө. За тэгээ хоттой битэр танилцахаас өмнө мэдээж хот руугаа ороод бас жаахан одоо амс хийсэн. Тэгээд тэнхийн одоо нэг гайхалтай Карловы Вари хотын одоо Ролова гэдэг амралт спортын бүсүүдээр нь ороод гарсан. Тэгээ энд нь одоо хиймэл нуур, элсэн наран шарлагын газар гэдэг юм байлээ. Тэгээ хүмүүс нь одоо хиймэл нуурандаа орж гарчичээд элсэн шарлага дээр одоо бие шараад хөвдөжсэн. За бид тэр бэлтгэлгүй байсан учраас зөвхөн нуурын ирэг дээр сууж агаад явсан. Тэгээ энэ одоо дугуйн замтай, явган аяллаа замтай, хүүхдийн талбайтай юм лээ, тоглоомын талбайтай. Тэгээ мэдээж одоо энд гэр бүлээрээ ирээд амархад бас тохиромжтой гоё газар байлээ. За тэгээ битэрийн влогийг үзэж байгаа Чехэд амьдарч байгаа монголчууд байх юм бол бас энэ Карловы Вари хотыг зориод энэ спортын цогцлбороос ороод наран шарлах tas тийм ээ эсэн дээрээс бие сайхан шараад амраад аваарай гэж бас зөвлөмөр байлээ. Дараас дахиад очих юм бол
нууранд нь ороод мэдээж нисэн дээр нь бие шарнаа гэд ботсон байгаа. Нуурын ирэг дээр жаал амар сууж явах нэг хөөхөн нуусны муухай дэгдээхээ битэрийг зориод үрээд ирсэн дээ. Мэдээж битэр тэр хөөхөн дэгдээхэд жоохон талах шидэж өгөөд тэгээ хөөхөн одоо тийм дэгдээхээ маань нилээд талах идэж байгаа битэрийг баяртай гэж цаашаа яваад гисэн сүүлээ ингээ шаргануулаад маш хөөхөн. Тэгээд энэ ч жаал амарч байгаа дэрчвэцээс нилээд битэр нь Карлавивари хоттой одоо илүү ойроос танилцахаар хөдөлсөн. За ингээ хот руу ороод ирэхэд хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл нь уулаг алдсан зүйл нь барилга байшин байгаль хоёрын гайхалтай зохицол байсан. Олон зуун жилийн түүхийг хадгалсан өнгөлөг барилгууд нь мод цэцэг ногоон байгууламжтайгаа үнэхээр гайхалтай төгс зохицчихсан. Тэгээ хаашаал харсан өтгөн ой моддын дундаас цухуух тэр хөөрхөн үзэсгэлэнтэй байшингууд яг л үлгэрийн хотод ирсэн юм шиг өөр ертөнцид ирсэн юм шиг тэр мэдрэмж өгчсэн. Тэгээ Чехээс өөр Европын оронд оччихсан юм шиг тэр мэдрэмжийг өгчсэн. Тэгээ аялал жуулчлалын бүс яг хөгжчихсэн. Гайхалтай тийм тансаг хотел ээ. Тэгээ Карлавивари хүмүүс зөвхөн одоо аршаанаараа зарим нэг нь мэддэг бах тийм. Тэгвэл аршаанаараа бас түүх, архитектур, байгаль хориг гайхалтай хослуулж чадсан юм болов уу гэж харсан. Тэгээ маш гоё тийм тансаг хотел ээ. Энд одоо хүн болгоо алхаад тийм нүдэн амраа сэтгэлэн тайвшрах тийм гайхалтай орчныг бүрдүүлж гисэн үнэхээр гайхалтай тансаг хотел ээ. Яг ингээ гадаанаа ингээ урагчдаг. Гоё харагдаж байна. Ямар гоё харагдаж байна. Ийм гоё хараа. Тий шаарта. Яг үсгийн артаа шаарта. Метродор. Битэрийн мэдээж дараагийн зогсоол болоод Карлавиварын бэлэг тэмдгүүдийн нэг болох Гэгэ Мария Магдаленагийн сүмээр битэрнээс дайраад гарсан. За энэ сүм нь 13 дугаар зуунд одоо бүтээгдсэн юм байлээ. Тэгээ хотын халуун аршааны яг хажууд нь байрлалт юм байлээ шүү. Тэгээ үзэсгэлэнтэй архитектур, уран хийц, тайван ариун амьсгалаар олон хүний сэтгэлийг татдаг гэж одоо мэдээлэл нь байна лээ. Тэгээ битэр бас бас жаал суугаад авсан. Тэгээ битэрийг ороход яг бяцхан хүүхдийг ажиллах ёслол болж исэн. За тэгээ хүүхдээ өрөөгөөд ажиллаад тэгээд мэдээж гэр бүл ингээд хойроо зогсчихсан. Тэр зүйлийг одоо анх удаа битэрээс харсан. За тэгээ аялал гэдэг зөвхөн одоо шинэ газар үзэх биш байт юм байна. Тэгээ тэр газрынхаа мэдрэмжийг хадгалах, зүрхэндээ үлдээх, дурсамж бүтээх тийм гайхалтай зорилготой. Тэгээд Нанда мөнхөө хоёр нь мэдээж Чех улсад ажиллаж амьдарч байгаа. Завгүй өдрүүдийн дундуур бас жижигхэн аялал амралтыг хийж
влогоороо та бүхэндээ хуваалцаж дурсамжийг хамтдаа бүтээж байгаадаа туйлах баяртай байгаа шүү. Ингээд бидний Карлавиварын аяллаа эхний хэсэг одоо энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд дараагийн влог болох 7 дахь влогоороо бит хоёр нь Карлавиварын аяллаагаа алдарт халуун аршаа, за түүний эргэн тойронд гайхалтай үзэсгэлэнтэй газруудаар өргөжлүүлэн та бүхнийг аялуулах болно. Тийм учраас дараагийн влогоор уулзтлаа. Түр баяртай. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.